Инэдмийн баяр. Өглөөний мэнд. Шоко, юу хийж байгаа юм? Энэ юу вэ? Эрхмээ, наадах чи миний халагдах өргөд. Ажлаасаа гарлаа. Их баярлалаа. Юу? Нэрээ эрхмээ гэж дуудах шаардлагагүй. Баяртай. Баяраа. Юу? Гэнт яагаад ингэж байгаа юм бэ? Соглоо худалдаж аваад хойжсэн юм аа. Явж дэлхийг тойрон аяллаа. Шоко. Би тэг явал да. Намайг сүйтэй битгий хамт үлдээл дээ. Ажилтан олдохгүй шүү дээ. Эрхмээ, та үнэхээр гений юм аа, тийм ээ. Өнөөдөр 4-р сарын 1 би таныг хуурсан юм. Нарга юм биз дээ. Би худлаа ярихад дургүй. Нэг санаа байна. Хоёулаа сүүгээр тоглоё. Сүүгээр үү? Хөвжөлтэй байхдаа чамд бодсон юм байна уу? Энэ хуурамч халууны шил арьсан дээрээ ингэж дараад тэгээд хуурамч халуун. Оо, сонирхолтой юм аа. Сүүг нэг сайн чаднаа. Хүлээж дэсэхгүй нэ. Энэ ихтэй чихэр хамгийн гоё нь ажлынхантайгаа хурдан хуваалцмаар байна. Сүү ирээд хартаа ноён талах өвдчихөж. Ноён талхаа. Харж байна уу? Халуун тавина. Би энэ сулдчихаж. Их хүнд өвдсөн байж магадгүй. 112-оо энэ үнэн үү? Сүү, намайг яваад өгөхөр ус чинь харж байгаарай. Ноён талхаа бидгээ ингэж яар. Та амьдрнаа зүнгэн сайн нарийн бонус залуугаараа өгдөг штэ. Таныг муухай штоохор мөнгнаас л гэж бодсон. Сүү бие барь. Ноён талхад яаж туслахаа бодоцгоё. Байцаараа би мэдлээ. Амгаагчл хийж өгнө. Бүтэхгүй хүү гэж шүү. Халуун чинжүү сармас баг зэргийн цагаанга яг боллоо. Оо, наадах чинь юу вэ? Манай гэрийнхээ энэ жорыг олон жил хийж байгаа. Энэ шүлийг уусны дараа өвдөн гэж байхгүй. Тэр дараа өвхөн эсвэл би энэ сайжирна. Юу? Болчихсон. Сайхан хоолорын ноён талхаа. Би уудх юм уу? Онцгой үнэртэлтэй. Гэхдээ уучих юм бол шинээр төрсөн юм шиг л болно. Заавал ингэх хэрэг байна уу? Үргэлжлүүлээ жүжиглээ. Өөр аргагүй. Хууралтаа ингэж л үргэлжлүүлэхээс өөр аргагүй юм шиг байна. Хөөх сайн байна. Халуун ногоотой хоол ханаад нь сайн байдгийн. Бүгдийг нь уучих. Сүү, их сайхан шүл байна. Их баярлалаа. Халуун буураагүй л байна. Одоо яах вэ? Одоо би гайгүй болж байна. Надад хүлээж угаараа эрхмээ. Хөлтөөгчний бүх хүмүүс халууныг чинь бууруулнаа. Одоо гайгүй болж байна эрхмээ. Жаахан ч гэсэн буугаагүй байна. Юу? Энэ яг хатгаа юм шиг байна. Хатгаа гинэ. Тэр чинь аимшигтай штэ. Ноён талхаа өөрөөлөөрэй. Таныг имлэгт хүргэе. Тэг хэрэггүй дээ. Хүлээж бай. Хоёулаа сүүг тэнэг болгох ёстой штэ. Ингээд болчихвол хайран. Хурдлаарай. Одоо явбал удахгүй очихно. Тэгвэл сайн байна. Бидэн туслаарай. Энд нэг хатгаатай хүн ирлээ. Энэ талхууг нь зүгээр л ярдаг ааштай байсан. Одоо дээр нүвчтэй бас хөгшин болчихсон. Тэнгэр минь намайг хэвтэй гэж бодоод байгаа юм болоо. Намайг сонсож байна эрхмээ. Хоёулаа имлэгт ирчихлээ. Тэсэд гараарай. Эрхмээ намайг сонсож байна уу? Хэдэн хуруу харагдаж байна. Битгий хөдөлгөөд бай. Юу нөвдсөн бэ? Энд чи туслаач. Энэ хөгшин талах хатгаатай болчлоо. Бас дээр нь хөгшин халуунтай байгаа. Ингээд харахад зүгээр л юм шиг байна да. Тийм баг ясгүй. Халуун нь 112 гарчихсан. За тэгвэл одоо шууд тариа хийе. Тариа гэнэ? Жаахан л өвдөн. Үгүй би зүгээрээ. Эмчи өвчтөн ухаан алчих шиг боллоо. Зүрхний сахилгаа өдөгч бил хамгийн их дээр нь тавиараа. Ахад нэг өвчтөн алдмааргүй. Мэдлээ эмчи. Энэ талхаа би энд байна. Бүх юм сайхан болноо. Совлогч хамгийн их дээр нь тавиараа. За. Манай өвчтөн ахаад ухаан. Амьдаар минь шараадах гэж би хэлээгүй. Бас л өндөр халуутай байна. Энд ч муу та. Эмчээ хэлээч. Ноён талх амьдрах болов.
Одоо ганц л арга үлдлээ. Мис засал. Мис тасла. Ямар гээчийн хайчин эмч вэ? Айн талхаа. Агаад жүжиглээд байна. Намайг шатаах төглөө. Энэ инээдний баярыг чинь дуусгая. Одоо сүйд үннээ хэлвэл ахиж танд хизээч идэхгүй. Даргын хуваарч. Энэ хүртэл явсан юм чинь жаахан л тэсч. Хамгийн гоё хууралт болно. Одоо хаглаханд шууд орё. Юу одоо гэж? Намайг тавь. Ноён талхаа та тийс гарахгүй би өмнөөс чинь үсчигээ сайн харнаа. Юу гээч нь вэ? Лоботомын хагалгаанаас игэлнэ. Талхны хутгуу. Болоочтой худлаа байсан юм а. Инээдний баяраар хуургасан юм. Халууны шил хуурамч шоколадаар хийлгсэн бид хоёр зүгээр сүүг хуурах гэсэн юм а. Тийм бэлэг. Тийм бэлэг. Яг зөв. Үнэндээ шоко бид хоёр анхнаасаа таныг хуурсан юм байхгүй юу? Энд бэлдэх гэж бид хоёр их хэрт ирсэн. Би ерөөсөө юм хийдгүү л дээ. Та хоёр бас уу? Бид жинхэнэ зүгээр л хам туурай гэж бодсон юм да. Их инээдтэй байлаа шүү. Би энэ яваа насандаа ингэж их хайж байсангүй. Та хоёр надад шин дотоож авч өгөөрэй. Өршөөгөөрөө ноён талхаа. Тариачин сүү. Сайн байна уу? Сүү чи хааж чад. Сүү биш үү? Өршөөгөөрөө сүү ах байна уу? Оо, би л гэрчсэн үү? Ямар гоё юм бэ? Ууцаагүй ямар их удаа. Хөөх, үнэхээр сайхан газар ажилддаг юм байна. Хоморсон байна шүү. Юун томрох. Ноён талхаа энэ бол миний хаяал дүү. Бийлэхгүй байгаа юм. Тэр хөдөө амьдардаг буурцагнээс хот үзэх гэж ирсэн гэсэн. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулахгүй удчлаа. Танаа өсчний газрын алдрыг их сонссон. Өө юун алдар вэ? Сайхан хөгжөлдөж угаад яваарай. Сүү үйлчлүүлэгчд ирэх болж байна. Өөрөлдгнээс ирэн хурдан бэлдээрэй. Мэдлээ ноён талхаа. Ээж гисэн таны ажлаа хийхийг харъя тэхүү. Тэгэлдэ. Хойлагчинд бөөрөл зөгнөө хийгээд товчлуур дээр дарвал Хүлээгээрэй. Та чинь яаж байна? яасан гэнэт юу басан бэ? Өөрөлцөгнийг холигчоор задлавал витамин болон ликопен нь устж зөөлөрч бийгүй болоод амтгүй болд юм штэ. Ли ямар юм а? Түр хүлээгээрэй. Тэрэнд бөөрөлцөгнөө хийгээд эргүүлээд Сүү яагаад удаад байгаа юм бэ? Хүмүүс хүлээгээд энэ чинь тэрэм. болчихлоо. Амсаад үзтээ ирэх мэ. Эм чин энэ хамт айлпи нуруунд ургасан зэрлэг бөөрөлцөгнийг тэр чигтэн амандаа хийчихсэн юм шиг л байна. Амьдралдаа ийм амт үзээгүй. Амт тавина. Бэлг чи манайд ажиллаж үзэх үү? Хөөх, ноён талхаа ажилд урьжлаа гэж үү? Болно гэж бодож байна. Ажиллаад үзье. Сүү хурдхан зуурмаг аваад ирэхгүй юу? Хүлээгээрээ ноён талхаа одоохон ажиллаа. Бошоохон зурамга бэлнэ. Энэ яач вэ? Яагаад байгаа юм бэ? Хурдхан зуурмаг бэлдээд ноён талханд өгөх ёстой штэ. Аха. Машинаар зуурсан гурил хатуу болдог болохоор юунд ч хэрглэж болохгүй. Тэр зөвхөн гурилан зуурмаг хөлөөрөө төрсөн чинь яаж байгаа? Энийг чинь уламжлалт зуурмаг гэдгийг мэргэжлийн хүмүүсийг хэрэгэлдэг арга. Зуурмгаар дээстэй байна штэ. Мэл чиж мундаг юм а? Харах тусам нуусан сувд шиг хүү юм. Дөнгөж нэрсэн кофе болохоор сайхан үнэрт чинь. Машинаар хуурвал хамаг сайхан үнэр нарилаад байхгүй болчихно. Кофений буурцгийг гал дээр хуураад чулуугаар нухаж байж л яг сайхан хэмжээтэй болж сайхан үнэртэй болдог жамтай. Юу үнэр вэ? Ноён талхаа дөнгөж нэрсэн эспрессо. Энэ чинь шээ. Яг энэ амт
Мундаг юм аа. Яаж юм гоё амттай кофе нэрээвэ? Яагаад сүржигнээд байгаа юм бэ? Манай нутагт бүгд л ингэж бэлдэж хийдэг юм. Бэлг. Одооноос эхлээд манай бүтээгдэхүүнийг хариуцаж ажиллах уу? Ноён толгой би яах юм бэ? Чи цэвэрлэгээ гэлж хий. Одоо миний үсчний газрын бүтээгдэхүүнийг бэлг хариуцна. Сонирхолтой байхаа. Өөрөлзгөний анхлам сайхан үнэр. Энэ сайхан зурмгийг хардаа. Бэлгийг ирснээс хойш манай бүтээгдэхүүний чанар хамаагүй сайжир. Бэлг юу болов вэ? Яасан бэ? Энэ амт биш үү? Ямар амттай болчихсон юм бэ? Бурхан минь сайхан байна да. Наад хэл чинь мэдрэлгүй юм уу? Ийм хямдхан шоколадаар сайхан сироп хийх ямар ч боломжгүй. Энэ чинь хамгийн дээд зэрэглэлийн какаогоор хийсэн шоколад. Ноён талгаа ерөөсө өөрийнхөө гараар жинхэнэ какао тарина. Какао тарина? Айл насандаа тарих юм бэ? Үгүй эхмэ. Тариачин хүний хүүгийн хувьд би л хувьда энийг тавьчихгүй. Би өөрөө какао тарина. Үрсэлгэн гарчихсан. Сони юм аа. Энэ үрсэлгээ какаоны мод болно гэсэн үг үстэй. Газар худлаа хэлдэггүй юм уу? Жахал хүлээж удахгүй какаоны үр боловсроо дэрнэ. Тийм үү? Хэдийд боловсрох бол? Удахгүй. 3 жил л болно. 3 жил. Бид нар үнэхээр 3 жил хүлээх юм уу? Бэлг чи яагаад байгаа юм бэ? 3 жилийн хугацаа л өгч. Нэг мөр нэрс тариад бүзийлзгэнч гисэн тариад кофений буурцгч гисэн суулганаа. Нэг мөр бүгдийг өөрөөсөө таривал хамаагүй сайн бүтээгдэхүүнтэй болно. 3 жилийн дараа болох юм биз дээ. Тэгвэл нэг үзээд алдна. Аль хэдийн үүрийн 4 цаг болсон байна. Босож талбай руугаа явцгаая. Энэ арай динтнэ. Наваад энд Би нэ. чадахгүй дахиад хөндлөө. Ургац бол тариачин хүний хөлийн чимээгээр нэмэгддэг гэсэн. Хурдан босоод зэрлэгээ төв. Йой, нуруу. Газар дул хараад байсан чинь хамаг би өвдчихлөө. Миний гар өвдөд чадахгүй юм шиг байна уу? Бүр хавдчихсан байна штэ. Хөөе, Шоко. Чиний гар бүр сайртчихж. Юу гинэ? Нэрээ тийм байна. Хэдүүлээ түр амарч угаад ажиллая. Энэ маягаараа өвчин тусах. Хүлээгээрээ. Хийх ажил уул овоо шиг байхад хаачих гээд байгаа юм бэ? Бэлгэ бид жаахан амар. Хамаг би өвдөд байна. Наад үгийг чинь ургамлууд сонслоо. Гоншгонхоо болиод юма тарцгаая. Урагшаа. Нэгэнт ногоо тарж байгаа юм чинь гүзээлзгэн чи тариад адилж гисэн таривал зүгээр. Манай газар багтдаг. Жижигэн чи үнэхээр жижиг шүү. Тийм ээ. Нэгэн тариад эрхэлж байгаа юм чинь нэг мөр тарина. За жаахан зүүн. За яг зөв. Бүгдээрээ юу мэдчихэд ажиллаарай. Хөөх, юу мэдцгээе. Хийгээд байсан чинь ногоо тарих надад тохирч байх шүүгүй юм шүү. Мэдхгүй ч гэсэн хичээгээд хийгээд байхад болох юм байна. Харин тийм ээ. Би чиргүүд болоод байх шиг байна шүү. Хоолч гэсэн хачин сайхан. Ноён талх бүр тариачин болчихжээ. 1 жилийн дараа Улаанбуудаа. зүтгэж байж ургуулсны хурамтай байна. Газар үнэхээр худлаа хэлдэггүй юм бай. Бэлг нааша хүрээдрээ. Улаан буудаа. Хаач чаа. Түрүү ийшээ орсон. Бэлг. Бэлг, энд юу хийж байгаа юм? Буудаа болчихооч ээ. Хурдхан урагцаа хураагаад баяраа тэмдэг. Йоо ашгүй дээ. Сайн хураагаараа ирхмээ. Хөөе, гинэт яагаад байна? Хаачих нь вэ? Өдөө байхаас залхаад хотод ирсэн юм. Миний төрсөн нутгаас ямар ч ялгаагүй болчихлоо. Манай тоцохны төмөөс ч дор болчихлоо. За баяртай. Юун хөдөө гээд байгаа юм бэ? Буудаа боловсрчлоо. Тийм ээ. Брэндний уулзалт. Өглөөний мэнд. Өглөөний минь ноён талхаа.
Танд шууд ирсэн байна. Оо, цөцгийн тусгай нээлт. Хатан мелууны төрсөн өдрийн урилга. Хог бүгд хэрэггүй хог. Энэ чинь Ноён талхаа яасан бэ? Хинээс захирсан. манай яав ирж байна гэн. Ирж байгаа нь сайн бидтэй. Боо. Манай аав. Энгийн нэг аав байгаагүй. Бэ нэр төрийн юунаас ч илүү эрхэмэлдэг чинэлэг айлын хүүхэд. Манай аав Брэндон хүүхдүүдэд нэр төрөө өргөж яваарай гэдэг байсан. За Брэд би. Чи дуулгах сайхан мэдээтэй гэсэн үү? Тийм ээ аваа. Би эхний оролдлогоор эсэлтийн шалгалтанд тэнцсэн. Оо, миний ууган хүү анхны оролдлогоороо тэнцсэн байна. Баяр хүрээе. Та намайг сайн хүчилсний ач шүү дээ аваа. Мөн Брэд Вард чамдч гэсэн хуваалцах мэдээ байгаа гэлүү. Тийм ээ. Би Мэйо клиникийн бэлтгэл ангид тэнцсэн. Оо, Мэйо клиникийн бэлтгэл анги бахархахгүй байхын аргагүй. Би таныг дуурайгаад ухаантай болсны ач шүү дээ аава. Та хоёрыг хөөмнө гэж дуудаж байгаагаараа бахархаж байна. Хундаг тулгалгүй яагав. Хонгор минь. Талханд ч гэсэн хэлэг сайхан мэдээ байгаа. Тийм үү? Талах жүжигэнд орсон. Жүжигчин болно. Тийм бидтэй талхаа. Тийм ээ. Шицковын жүжиг байгаа юм. Би их том дур авсан. Их том дур гинэ. Так дуусав. Үгүй. Талхаа. Би тандаа зал хуурдаг. Одоо бүр худалч болох нь. Би том болох юм бэ. Хонгор минь. Худалч залхуу бол чи миний хүү биш. Яв. Би тэргэж ир. Талхаа. Тэр бүлээн гутам шиг. Гэрээсээ явснаас хойш 20 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш би аавтайгаа яриаггүй. Өнгөрсөн амьдрал чинь ийм өрөвдөлтэй гэж мэдсэнгүү. Болоод өнгөрчихсөн шүү дээ. Би зүгээр. Амьдрал чинь их хэцүү байсан байх та. Мэдсэнгүй штэ. Ойлхоо болцгоо. Ноён талх ямар их амжилт гаргасныг аавд нь харуулцгаая. Тэг хэрэггүй. Ноён талхаа бидэнд итгээрэй. Таныг насан туршдаа өрөвдөлтэй хүү чигээр нь үлдээхгүй. Юу? Өрөвдөлт байна. Талхыг алдаршуулах ажиллагааг эхлүүлье. Бүгд ажилдаа ороод. Талхны мөглөх хот руу хөдлөх гэж байна. Хаа хүрэх гэж байгаа юм ярих нэ? Талхны үсчний газар руу явж байна. Талх үсчний газар, үс асалтын Шангрила. Үс зас занааду талх үсчний газар уу? Тийм ээ. Алдартай газар. Алдартай юу гинэ? Талхыг танихгүй хэн байсан юм? 10 жил дараалаад оны шилдэг үсчин болж байна. Талхаар ганц удаач болов үсээ засуулах нь ийм мөрөөдөл. За тэгвэл Албан ёсны талх хамстангаа аваарай. Талхандаа бас байгаа шүү. алах ийм алдартай юм уу? Тэгэлгүй яах вэ? Манай хамгийн мундаг алдартай. Сайн уу? 3 зөөлөн талхнаас авъя. Тэгээ, $3. Талхны наалт 99 ингээд бүгдийн цогт авнаа. Хөө, амжилт хүсье. Тэнгэр минь. Талх нэрэл энтхийн алдартай юм байна. Та талх усчны газар руу очих уу? Тэнд шууд талх усчны газар руу явдаг тусгай такси байгаа. Тусгай такси гинэ. Сайн байна уу ирхэмэ? Талхны шүтэн бишрэгчдийн үйл ажиллагаа удахгүй эхлэн. Эний шүтэн бишрэгчдэн гинэ. Таны үнэгээр атааргаж байна. Өнөөдөр 100 шүтэн бишрэгч сонгогдож талхтай уулзаж гарын үсгийг авна. Энэ удаа би сонгогдоогүй. Үсчин гарын үсгээ өгөх юм уу? Үсчний газрын хардаа талхны шүтэн бишрэгчд гарын үсгийг авах гэж өдөржин очирлаж байна. Эрхмэн, хүлээгээрэй. Энийг талхад өгчихгүй юу? Таныг дургуутсахгүй гэж найдаж байна. За тэгье. Би гарын үсгийг авах гэж шөнжөө энд хонсон. Өнөөдөр талхны гарын үсгийг авахын тулд дүүргэлтэй хийлгээгүй. Хөөе, ноён тоо. Гараал дайрвал танд л муу да. Бид шөнжөө хүлээсэн штэ.
гарыг үсэг авах гэж ирээгүй. Гүтэл уулзах гэсэн. Тэгээд хүүчиг хийе. Талха энтхийн үс чинь миний. Та аав нь юм уу? Нэрээ яг адилхан юм байна. Тантай уулзах нэр төрийн хэрэг тусахны аваа. Чихэн содныг усгах танд ямар байсан бэ? Би насаараа халзан явж байна ирхмээ. Толгоон дээр илээд өс сургуулаач. Маргааш би замын шалгалттай. Амжилт хүсээрэй аав талхаа. Миний хүү хаан байна. Хүлээс нь баярлалаа нарийн бовнуудаа. Ноён талх шүтэмшрэгчтэйгээ уулзах хийсэн. Ой талхаа. Талха уулзалгүй их уджээ. Чамаг магтсан байхыг харсан юм л да. Гэхдээ ийм алдартай гэж бодсонгүй. Сайн уу аав. Манай туслах таныг талхны Монголог хотоор зочилж яваа гэсэн тухтай байгаарай. Шоко. Аав 5 оттой зочид болол хувийн лимузин захиалж өг. За. Анх удаа ирж байгаа бол би танд бяцхан аялал хийж өгье. Миний авсан шагнал цомнууд. Өөх ямар олон цом бэ? Хят гармаар ойвол зойронд цомнууд байгаа. Тэгээд бас болоогүй. Хатан бялуу, гүнж бялуу, кинотууд, рок хамтлагууд гээд бүгд миний шидэд гараарал үсээ засуулна гэдэг юм да. Тийм ээ. Ноён талхаа баларсан шүү. Гал дэрэгний ажигчид талх зураг туузнуудыг аваад хайжгаж. Аавын чинь гал дэрэг альхидыг ичгсэн гэж дууллаа. Талхыг алдаршуулах ажиллагааг мэдчихгүй л одоо яана. Ингээд энэ шарсан талх юм бэ? Хөгшлийн стадио тантай ажиллах юм аа. Талха! Чи намайг нэг хэллээ. Энэ олон жилийн дараа өчүүхэн өөрчлөгдөөгүй байна. Худлаа. Худлаа. Эцэг том болох юм бэ? Утарч талх миний хүү биш ээ. Ахиж хийж чамтай уулзмааргүй байна. Би алдартай байсан ч гэсэн эцэж бахархлыг чинь төрүүлж чадахгүй. Та угаасаа намайг хүүгээ гэж бодож байгаагүй. Ноён талхаа битгий явуулаа. 20 жил бас л нэмэргүй хэвээрээ байна. Хурдан явцгаая. Гүгээрээ. Үгүй буцаад ирээч. Цао. Баярлалаа. Талх таны бахархлыг төрүүлэх гэж л тэгсэн юм шүү. Та хүүгээ өршөөгөөрэй. Та надад л уурлах хэрэгтэй. Үннийг хэлэхэд би л уучлалт гуйх ёстой. Олон жил өнгөрлөө. Гэсэн чи хэцүү л байна. Энэ талхны бага насны дурсамжууд байгаа юм. Буцаж ирэхээр нь заавал өөрт нь өгөөрэй. За баяртай. Зургийн цомог уу? Талхны бага насны дурсамжууд аа? Энэ юу вэ? Ноён талхаа. Энд байгаа гэж мэдсэн юм аа. Намайг үнэхээр уучлаарай. Бүгд миний буруу. Энийг танд. Юу юм? Аав чинь явхаас өмнө энийг танд өгөөрэй гэсэн юм. Юу юм? Зургийн цомог уу? Тэргүй баярлалаа. Ноён талхаа гуйж байна. Зүгээр харчгал та. Та аавыгаа буруугаар бодсон байна. Энийг миний төлөө хийсэн гэж. Аав чинь таныг энэ хорвогийн юунаас ч илүү их хайрладаг. Өнөөдөр тантай уучраа олох гэж ирсэн байна шүү дээ. Ноён талхаа одоо ч оройтойгүй байна. Гал дэрэг хотоос хөдлөхөөс өмнө хурдан яв. Хонгоржүлээ та минь ноён талхны л ач шүү дээ. Талх байгаагүй бол бид энэ Валентины баяраар нэгээ үнсэж чадахгүй л үс. Ромео чи намнаас сурсан юм шиг үнсдэг шүү. Маргааш би ярилцлах тайм сандраад чадахгүй хаа. Талх дээр цаг ав. Үсийг чинь гоё засаад өгөх. Би талхнаас уучлах байсан ч болоосой.
Би хөгцөрч байггүй л байгаа. Аваа. Би вэ талх. Талха. Аваа. Миний хүү. Миний хүү. Аваа. Боцооч. Талха. Ууч тарай хүү минь. Аваа би танд хайртай. Ээж тэр хүн уйлаад байна. Тийм байна. Цүнхээ галт тэргэнд үлдээчихсэн болол тэ хүү минь. Сүү талах болсон нь. Ноён талхаа. Уучлаарай. Би ахаад удаж болохгүй. Хурдан минийхийг засаад өгч болох уу? Явах цаг болчлоо. Түр хүлээгээрэй. Сүү энэ үйлчлэгчийн үсийг засаад. Би юу? Нэрээ би болох юм уу? Тийм ээ. Манай дороо жил гарan боллоо шүү дээ. Чадна гэдэг чинь итгэж байна. Хижээгээд үзье. Үнэхээр чадахгүй болов. Тийм ээ. Чиний гялалцах цаг болсон шүү сүү. Жинхэнэ үсч юм ба. За болчихлоо. Муухай харагдаж байна. Би ярилцлаганд орох ёстой шүү. Өрхөж байна. Уучлаарай хатагтай. Энд бэрхшээл гараа юу? Би ямар ийм хачин мангас шиг харагдах гэж ирсэн юм уу? Би танаар үсээ засуулах гэж л ирсэн. Одоохон хавчаалаа. Ийшээ суучихгүй юу? Би танд найдаж болно гэж мэдсэн ноён талхаа. Одооноос би зөвхөн танаар л үсээ засуулна. Баярлалаа. Ямар гайхалтай болов вэ? Ноён талх үргэлж шилтгэн. Би цаг авч болох уу? Цаг авахд шокоо туслаа. Хүнд өдөр байлаа. Миний чадвар арай л болоогүй юм шиг байна. Миний үсийг засаад өгөөч. Миний хэлсэн. Би ноён талх шиг мундаг байсан ч болоосаа. Энэ юун газар вэ? Хайжаалаа. Та хин бэ? Чиний шидэд бууз байна. Чам тусалж хүслийг чинь биелүүлэх гэж ирлээ. Залуу сүү юу хүсв? Хүсхэ? Чамтан яр хүү минь би хөгшин бууз сайн сонсохдохгүй бай. Мэдгүй. Эхлээд бодоодох юм. Гайд сентэргээд арсарах юм бодож байна уу? Ноён талх мундаг хүсчин. Би яг тэгэн шиг болмоор байна. Йоо, талах болмоор байгаа мó. Айдаа болмоор байна. Алга болмоор байгаа юм биз дээ. Хүслийг чинь биелүүлсэн гэд бодчих жаалаа. Амбах хэрэггүй. Хайртай. Би тэгэж хүсээгүй штэ. Тэнгэр мэн гэж ямар хачин зүү зүүдэл вэ? Цаг хэд болж байгааг ч анзаарсангүй хатарчлаа. Бүхэс. Өглөөний минь чака. Өглөөний минь сүү. Байдараа. Ноён талх ирээгүй байгаа юм уу? Манай дээвэр цоорчгчээ. Дээшээ гарч нөхөх гээд шатаваад гарсан. Дээвэр? Алхтаа хүүгээд хэ. Ажлаа. Яхара дээвэр хүртэл цоорчдаг байна. Ноён талхаа алхаваад ирлээ үлмээ. За баярлаа. Би баярлаа. Ноён талхаа. Сүү. Нэг манай дараагийн ажилд хоёр дээврээ сунчихлаа. Юу болоод байна? Шоко би хаана байна? Ноён талхаа та дээвэр дээрээ сунсан. Санахгүй байна уу? Түрүүн сүү та хоёр нэлээ өндрөө сунсан. Хачи нэрх юм би сүү. Миний хоолой ягаад ингэж дуурайд байна? Би ягаад ноён талх шиг харагдаад байгаа бэ? Үсүүгүй. Та толгоогоор хожтой үнс юм шиг байна ярих мэт. Тийм биш ээ. Би ноён талх биш. Би вэштэй сүү. За би эмч дуудах юм. Ийм юмыг зохицуулахад авдаг цалин минь бага. Шокод бол сүү гэж итгүүлэх арга байх л ёстой. Аха. Шоко, чи өчтөр надад ноён талх ноёд бүгэлч шиг боллоо гэж хэлсэн дээ. Бас цалин чи нэмдэг болохоор скрүүч маг талах гэж хождог. Бас чи ноён талхыг хэн нэгэн хөршнийг ард мартсан хатаж хуучирсан. За итгэж байна чимээгүй.
Тэгвэл та хоёрыг унахад би чинь солигдсон гэсэн үг үү? Тийм юм шиг байна. Их болмоор байна. Йоо, таалах болмоор байна. Би дунд ирэх настай боломоргүй байна. Санаа зовлтгүй дэсүү. Ноён талах дунд иргэн наснаас хамаагүй хөгш. Сэрээд хардал чи ноён талах болчихсон байвал яах вэ? Би тийм юм яриад байна. Ноён талхан ашгүй та босчихоё. Би чинь дээрдэж байна уу? Дуурайч талахтаа яриад байна. Тийм ээ, хамаагүй дээрц. Тэгвэл ашгүй дээ. Таны хизээ өсчний газартаа очих вэ гэж манай эмнэлгийн утаснаас зөндөө асуулаа. Хурдан буцаа. Ягаад нэг Ямар удаа хэмтэй. Удаа хүлээл гэсэн дуучлаарай. Та гайгүй юу ноён талхаа? Таныг дээврээс унсаг гэж сонссон. Талхан та устсаас чадна үстэй тийм ээ? Балаас юм а би чадахгүй шүү дээ. чаддаг болтлоо дүр эсгээд бай. Тийм ээ. Одоохон засаж байна. Би ноён талах шиг өөртөө итгэлтэй биш ч гэсэн заавал чадах ёстой. Энэ болох муухай байна уу? Яагаад одоо ингэж засаж байгаа юм бэ? Уучлаарай. Аль олон жилийн өмнө л ингэж засахгүй дээ. Юу? Тийм ээ. Ийм авангаар загвараар би засуулж байгаагүй. Та үнэхээр нэр төршгэ мундаг юм аа. Ноён талхан та шилтгэн. Сансрын цаа буг шиг харагдаж байна. Нарыг дэлхий дээр би ерөөсөө юм харж байгаагүй байна. Юу вэ мушкануудаа? Би загварын анхдагчтай хамт байна. Цорын ганц ноён талах. Ой талхаа, миний үсийг бас засаад өг. Хамт талхны зах минь. Та нар ийм солиотой үсийг харж байсан уу? Шин засал хийлгмээр байвал та нар ч гэсэн талх үсний газрыг зориорой. Талхны мөхлөх хотын хайртай үс чинь даллаж байна. Итгэж засалхаараа талха дахин тоглоомыг өөрчиллөө. Ноён талхны стилийг юу гэж хэлмээр вэ? Талхвал суутан Пикассогоос ч илүү. Сонгодог хэм маягийг халж атал явдлын хязгааргүй өргөн нутаг руу орж байна. Харахад нүд баяссан. Тиймээс ч талхвал талхны мөхлөх хотын түүхэнд хамгийн шилдэг үс ч юм. Ноён талах болчихсон чинь миний стилийг хачиг гэж бодхоо болж галаа. Янзтай юм а. Суутан болчихвол ингэ санагддаг байх нь. Сүү. Чи хэр удаа ингэж байх гэсэн юм бэ? Эцэст нь буцаад сүү болчих таараа штэ. Тийм шүү. Ноён талах нэг л өдөр ухаан орондоо. Талах үсчний газар байна. За ойлголоо. Шоко, сая хааны ордноос ярьж байна. Намайг хатны үсийг засаг гинэ. Гэхдээ буцаад сүү болохоо яасан бэ? Тэрийг дараа болъё. Одоо хааны ордонд ажил гарчихлаа. Их сонирхолтой сонголт байна. Би анх удаа ийм засалт хийж байна. Шалжнууд байгалийн эмзэг гоо үзэсгэлэг тодотгож өгнө. Шоколадны кремний далайдаг нисэг ялаануу. Тийм ээ. Яг тийм байна. Мөн өтөн эрхэм дээдсийн гоо үзэсгэлэн болон байгаль дэлхийн нөхөрлөлийг харуулж байна. Тийм ээ. Яг зөв. Эрхэм дээдсийн ноёрхол төгс үсний засалтай хамт гэрэлтэж байна. Яста шинэлэг харагдаж байна. Би урд нь хизээч юм сайхан харагдаж байгаагүй. Юу болоод байна? Би яагаад зүү шиг харагдаад байна? Би юу болоод байна? Юу болоод байна вэ гэвэл өнөөдөр нэг өвчлөн имлээс гарна. Нэр дарагчийн өнөөдөр хатны үсийг засаж байгаа гэсэн. Хөгжилтэй шүү. Шууд дамжуулж байгаа үсцгээ. Үс засалтыг шууд дамжуулаад хайрын цаг. Би яагаад тийм байгаа? Хүлээж буцаалдъя. Хатан өнөөдөр шинэ үсний засалтаа танилцуулна гэсэн. Дандаа сайхан юм болдог наац шүү. Дог зассан байхаа. Ээжээ энэ хэр удаан зогсох юм бэ? Ахад жаахан л. Тавтаа морилцгоо хүлээлгсэн дуучлаарай. Хатны шинэ өөрчлөлтийг харуулна гэхээс хөл газар хүрэхгүй баяртай байна. Яа, удаа ийм засаж харж байна. Талах ахад шинэ сонирхолтой засалт хийж чадлаа. Гэхдээ танд харагдаж байгаа үст тийм ээ. Ээжээ хатан яагаад толгой дээрээ баас тавьчихсан? Аврах том баас байна штэ. Чиний бүхэн шаран дамжмаар байна уу? Баас? Нэр баас шиг харагдаж байна. Баас үүд самар байна. Бас дээрээ ядаатай. Чинийгүй айдаа хүн. Та чарсан юм шиг санагдаж байсан юм а тийм ээ. Баас өнгийн өдөртэй байна. Пастай ус. Алаар
Яаж зүгэж байна? Та нарыг хинтээ. Тэнгэр минь бааснаас уу гарч ийн. Шингэн баасаага. Ямар их тормчтой вэ? Чи намайг төмний идэл дагуулгаж зүрхсэн гинэ. Байцаараа эрхэмдээсэн. Чи ч өнгөрсөн дөө. Энэ урагчийг одоохон гэмтэн даваач хий. Дившээ. Такс. Цаадэр. Яа. Одоо яана. Хатан баста. Хамаас толт. Энэ удаа чи өнгөрсөн дөө. Миний дүр тоглоно гинэ. Байцаараа. Аха. Чи юм сурч авуу хөөмэй. Асал та юу? Ямар аимшигтай зүйл байваа? Би ноён талх болчихвол сайхан даа гэж бодсон. Гэтэл бүрч муухай болгочихлоо. Би мундаг хүсчин болчиход бүгдийг өөрөө хийнэ. Сайн сонссонгүй. Гэхдээ чи сургамж авсан байгаа жаана. Дараа уулзъя. Баярлалаа. Баяртай шидэт буузаа. Ноён талха та зүгээрөө. Талх гинэ? Шоко би байна. Би ахиад зүв болчихлоо. Зүв хайцганд орсон. Сүү гинэ. Тэгвэл бүгд буцаад хэвэндээ орсон гэж юу? Тийм ээ. Ингээд нэрээ талх хайчсан юм бол Юу талах яг зөв. Энэ бүхэн бүх насаар гэн. Байцаар яагаад би гэж хөөй яагаад би гэж андуураад байна хөөй. Талхны болцоо. Зүг засаа дуусчлаа. Үйлчлүүлэгчээ гаргаад өгчих үү? Тэгээ. Ирсэнд баярлалаа. Хөөе, одоо үсээ засуулж болох уу? Уучлаарай манайх яг одоо Хэзээ ч өрөөдөхгүй. Манай үсч өдрийн хэдэн ч цагт онгорхоо байдаг. их орчин болгон дээ. сүү Шоко. ядарсан харагдаж байгаа чинь яг 3 жил өмнө хугацаанд дуусчихсан юм шиг. Тийм ээ. Өчигдөр шүнжээ ажил дээр байсан. Шүнжин үү? 7 хоног ажил дээр байлаа. Арай сон дандаа хонож байна. Гэртээ аримаар байна. Яагаад хоноод байгааг мэдэхгүй. Нөхөр өсчний хаастай үсттэй. Ноён талхыг найз бүсгүйтэй болгоул яаж вэ? Хадагта талхыг болзоонд өрхийн тулд эрт тарах хэрэгтэй болно. Найз охин. Ноён талхаа. Бас яасан бэ? Хөөе. Сохор балзаанд ямар вэ? Сохор болцоо. Үгүй ээ, болцож байх цаг заваалга. Би яг танд тохирох эмэгтэйг мэднэ. Хөөрхөн, ээлдэг, ухаалаг, бас хөвгөлтэй. Үйлчлүүлэгчид намайг гадаа дугаарлаад хүлээж байгаа. Цаг заваа нэг хүнд зарцуулах нь ашигтай биш шүү. Гэтэ тэр эмэгтэй олон найзтай. Манай өсчин голон үйлчлүүлэгчтэй болгож магадгүй. Манай царайлаг ухаалаг ноён талхны зэдад хүрх эмэгтэй ховор шүү. Хоёр бол тэнгэрээс саяасан хосоод мөн. Яг хөө цагийн хуваараа хараад. Та ноён талхоо. Тайлцгад таасаа намайг тирамсу гэдэг. Энэ их гоё газар юм аа. Шоколадын дүрсэн хамт канал юм гэж. Би яах вэ? Ноён талхны болцоо юу болсон болоо? Ганц ч удаа болов цагтаа тармаар байх юм. Өглөөний мэн Тэгэд өчигдөр оройны болцоо амжилттай юу? болцоо юу? Гайхалтай. Ахаад уулзахаар төлөвлөсөн. Тэгж угад нэг өдөр Грейн Мэнийг үзэх гэж байгаа. Гайхалтай байгаа биз? Тийм ээ. Би өнөөдөр эрт явна. Та хоёр ч гэсэн харлаа. Бүгд ч ихлэ янзтай. За, маргааш уулзцгаая. Сайхан амраарай. Маргааш уулзъя. Гэртээ харин гэхээр догдолж байна уу? Тэгэлгүй яхав. Таны л ач. Гэхдээ хараа намайг хамгаалж нинжа хүчин гүйцнэ. Ноён талхаа. Тэр хүмүүсийн бие өвдсөн. Өнөөдөр надтай уулзах чадахгүй гинэ.
Би юу н яагаад болцоонд явхаж болсон юм бол доо. Дандаа л ажил хийдэг болж сүү энд байж байна үстэй. Тэгэлгүй яах вэ? Баяртай. Би явж тирамисутай оройн хоол идлээ. Сайхан амгаараа. Баяртай. Цагийг сайхан өнгөрүүлээрэй гэмээ. Урт бислэг бид хоёр явж виза тоглоом тоглоно. Ийм хурдан буцаад ирсэн үү? Гинхэн ажлын томилолтоор явах болчихлоо гинэ. Болцох хэцүү юм аа. Ахаад шүнжин ажиллахаас та. Би нийгмийн амьдралтай байсан юмсан. Ашгүй нэг тирамисутай уулзах нь цэвэрлэгээ хийчихэ тараарай. Тэгээ. Болцоо цуслагдчихлаа. Үйлчлүүлэгч хүлээж авахтаа бэлдээ. За. Хад болцоор болцоо. Цуслагдчих. Бид болцсон. За үгүй гинэ. Чи чинь яаж хавэ? Ноён талхтандаа төлөвлөгөөгөө өөрчлөхий миний төвчээр алдагдаж байна. Баярлсандаа төлөвлөгөө гаргахаар буцаад л ажилдаа болцоод байх юм. Танд өөр сайхан санаа байхгүй юу? Ноён талах хөдөлж эхлэх болсон юм шиг байна. Хөөх, ямар алхам? Хөөе, наашир. Ноён талах сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Эрхмээ? Юм асууя. Тирамису авахаа танд ямар санагддаг вэ? Бялуу штэ. Кофеин дүрдэг нарийн жигнэмиг. Тийм утгаар асуугаагүй. Тэгээд ч та тирамису авахад их таалагддаг. Та сэтгэлээ илчилвэл яасан юм бэ? Илчлэх. Нийн угуу ярилцаад санаагаа шууд илэрхийл. Хайр амархан ирдэг юм штэ. За, сайхан л. Гэхдээ яаж тэгэх юм? Санаа байна уу? Амархан. Сайхан цэцгийн баглаараас ихтэй бас үнэт хэлчихлээ. Үнэт хэлэл хизээж буруутахгүй. Тирамисуг энд байгаа ухаа гэж бодоод энэ тирамисугийн гэр визтэй. Ээжтэй уулзах гэсэн юм уу? Хөөе ээж, тантай уулзах гээд үүдэн дээр зочир ирлээ. Ээж. Хатсан уучин талахгүй. Одоо хачаач дуграад байна. Би зүгээр л хачир юм байна. Дүрсгэж яа их чигээ ээж гэж дуудаж болохгүй штэ. Ингээд зочих хүлээж хингээгүй лөө. Хин ч алга байна штэ. Хачуува хачирч гэнэ нэг юм хэлчихэд гүгээд явчихсан. Чаала. Чи дандаа хачин тоглоом хийх юм аа? Ноён талхаа та өөдрөг бай. Та ийм биш шүү. Би нэгэн шийдсэн. Юу гэж? Би ажилтайгаар гэрсэн. Таараа. Зүүн аяажах. Чиний зүүн тал бишээ одоо хэл тэрчгээд байна. Унгав. Яг тэгээд харж байна. Жаахан доошоо. Юуг нь гэртээ ирэх танхыг хүссэн штэ. Тирамисутай ахаад уулзсан нь. Ахаад л намар боллоо. Хамгийн сүүлд уулзнаас хойш бүтэн сар өнгөрлөө. Хонгор минь. Тирамису зүрхэнд минь дутуу зуурсан гуриг шиг нүх үлдээгээд явжээ. Тирамису минь. Энэ эмсэглийг чинь ямар их санана вэ? Мөн айдуу зөөхөн байдлыг чинь. Гэхдээ чинийхээ аз жаргалын төлөө би тавьж явуулах ёстой. Махалцайда миний какаонд дүрсэн хайр минь. Хөрхи ноён талах. Тирамису. Би цааш чамгүйгээр амьдарч чадахгүй. Надад ганцхан чийл хэрэгтэй. Гэхдээ
Үннийг хэлээч. Чи надаас зайлс хийсэн. Би юуг буруу хийснээ мэдмээр байна. Хэл л дээ. Яагаад? Зүгээр нөгөө би харав. Би халдсан болохоор толгоороо коконы нунтаг цацдаг юм л да. Хоёулаа уулзах болгонд салхилаад байсан. Өмнө нь хинт ч хэлж байгаагүй л дээ. Харин чамд хэлгээсээ санаа зовхгүй байна талхаа. Талхаа? Бас нэгэн намар миний тавилын юм та. Би өвөл рүү ганцаараа алхам. Ганцаар мөн талах. Гав ганцаархмаа. Бүтүүлэг амтаа! Загварын хаан талах. Өнөөдөр хайчих уу? Ажлаа хийхгүй юу хийж байгаа юм? Ноён талхаа энийг хардаа. Энэн дээр өсчний газрын үнэлгээ өгдөг юм. Манай өсчний газар ч гэсэн байна. Юу? Манай үсчний газрын тухай сэтгэгээд л байгаа юм. Гоцовьяастай үсчин, үс гоё болгодог газар, энэ насны маань үсчин. Магтаалаас талхаж байна шүү. Доош нь гүйлгээд үзтээ. Хувцлалт нь инээдтэй. Завгүрийн мэдрэмж үгүй. Завгүр алааж. Энэ одоо юу вэ? Эдний хувцлалтыг юу гэнэ үү? Харин тийм ээ. Өсчний газар үсээ сайн застдаг байхад болно шүү дээ. Үгүй дээ. Одоогийн үйлчлүүлэгчид ч ажилчдын хувцсалтыг хүртэл ямар их хардаг гэж бан од багш нарыг мэддэг юм уу? Үйлчлүүлэгчдэд яаж харагдах нь ч гэсэн чухал шүү. Ажлын хувцас тийм чухал юм уу? Тэр мууг нь гурвуулаач гэсэн хийгээд өмсөе. Тэгс ингэс хийсэн ажлын хувцас хийх юм бол бүр ч их муу хэлвэл. Яхаар муу бол тийм хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид даатгахад л болно. Маннаган хүнтэй өрсөлдөн төрүүлсэн талагчны хотын хамгийн шилдэг загвар зохион бүтээгч бол Андре Бан. Маш их баярлалаа. Энэ юу? Project Banway гээд хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг нэвтрүүлэг байгаамаа ирхмээ. Андре Бан эзэн төрүүлжээ. Энэ талх тийм мундаг юм уу? Чоко хурдан залгахгүй юу хийгээд байгаа юм? Өөрсдийнхөө ажлын хувцсыг даатгая. За. Оо. Энэ одоо юу вэ? Мөнгө өгч ажлын хувцас хийлгэж байж би өөрөө очих ёстой юм уу? Андрей Бан хитрхи завгүй болохоор бид нар очиж байж л уулзах чадна гэсэн. Завгар зохион бүтээгч завгүйдээ юу шалах вэ? Талагчны хотгоны хамгийн шилдэг үсчнээс илүү. Хатан талаасаа эхлээд шинэлэг юм аа. Аргагүй шилдэг загвар зохион бүтээгчийн дэлгүүр юм да. Тавта морилно загвар зохион бүтээгч Андре Бан байна. Сайн байна уу? Утсаар ярьсан ноён талхны өсчний газрын ажилтан Шоко байна. Талхны үсчний газрыг мэдлгүй яахав? Овцлолт нь хитрхи хөндөө шүү дээ. Нөгөө ноён талх уу? Царай муутай цахлан муухай юм. Юу гэнэ? Санаа зовлтгүй. Миний бэлдсэн хувцсыг өмсгөтөл энэ ч гэсэн загварлаг од болж чадна. Хардаа. Наша хүрээдэр. Чамд зохих хувцас сонгоод өгье ноён талх. Ноён талхаа очиод өмсөд үзээ. Загварлаг од болж чадна гэж байна шүү дээ. Энэ загвар бол сонгодог барбар загвар. Мангара? Мангар гээгүй. Үсчин гэдгийн барбар загвар гээд байна. Мангар минь. Энэ хувцас бол Английн Лондонгийн 500 жилийн түүхтэй үсчний газраас шууд гараад ирсэн юм шиг харагдах барбарын загварыг харуулахын тулд мэрэгжилтнүүд тансаг торгоор хатгалт бүртээ сэтгэлээ шингэн хийдэг юм шүү. Ямар байна? Үнэхээр эгдүүтэй гоё байгаа биз? Над ч сонгодог гоё байна шүү. Ийм болохоор л Андрей Бан гэдэг байх нь. Надад онцгүй байна. Над чи гоцовьяастай үсчнийг ийм энгийн хувцас өмс гэж байгаа юм уу? Илүү онцгой ховор авангард хувцас байхгүй юу? Юу? Энэ хөдөө царайтай талхч нь бас болно л доо. Загварын мэдрэмж хүн бүрийнх өөр. Онцгой хувцасч гэсэн бэлдчихсэн байгаа. Come on. Энэ загвар бол Францын хаан 3 дугаар Анигаас сэдвлэн хийсэн Outүрэ Ковтүрэ шүү дээ. Авангард маягийн хэлбэр дээр ганган цэцгний хэлбэртэй юм шиг харагдуулах загвар шүү. Яа, хэн таалагдаж байна? Элиганс надад яг тохирно. Би энэ хувцсыг харж байсан юм байна. Хаан. Францын загварын 7 хоногт уу? Хаадын удмын шоун дээр үү? Үгүй ээ, зээд үгээхэн цэцэрлэгийн урлагийн үзлээ. Энэ харал да. Миний зөв байгаа үсттэй. Сүү гой, сүүгээрээ. Энэ одоо юу вэ?
Цэцэрлэгийн хөнгөтийн урлагийн үсгийн хувцас өмсөх юм уу? Шилдэг загвар зохион бүтээгч мөн юм уу? Ийм инээдтэй хувцас биш, чадварлаг үсчин гэдгийг маань харуулж чадах хувцас игээд хэлдэг. Тийм хувцас ч гэсэн мэдээж байгаа. Эндээ хүлээж бай. Энэ чинь юу вэ? Хайч хувцсанд нь алдчихсан байна. Энэ бол үсчний бэлэгдэл. Хайчиг санагдуулах Сесрис Лук загвар. Үсчинтэй үргэлж нэг бие юм шиг хамт байдаг хайчиг хувцсан дээр наасан байгаа юм. Оо, энэ дажгүй юм захиралд яг болж байна. Энэ дажгүй юм танд яг болж байна. Яста нэг тэр хөлнч нугарахгүй, бариулаас нь болоод урдхан ч харагдахгүй. Яаж ажиллаа хийх болж байна? Оо, тийм байна. Ийм хачин хувцас надад өмсүүлж байгаа мó. Мэдрэмжгүй загвар зохион бүтээгч. Юу? Чиний загварын мэдрэмжгүй байхгүй шүү. Тухгүй. Юмч харагдахгүй байна. Илүү тухтай хувцас аваад ирэг. Хүлээж бай. Тухтай хувцас харуулъя. Энэ ястай энгийн байгаа биз? Искини аргас байгаа юм л да. Энд чин дэндүү нарийнх юм аа. Арай хөвсгөр юм байхгүй юу? Байгалийн төрхийг харуулсан West Master загвар байгаа юм. Ямар вэ? Хөвсгөр байгаа биз? Юун үсэн бөмбөг вэ? Үсгүй гөлгөр юм байхгүй юу? Үсч байхгүй гөлгөр хувцас. Ахмад 8 алж. Энэ заваарсан 8 альчны хөл чинь юу вэ? Энд дүү аюултай байна шүү дээ. Жаахан амар тайван хувцас өгөлтөө. Тэгвэл их тайвны бэлэгдэл тагтааны хувцас. Их тайван. Инх тайван тагта альч хамаагүй санаан тарах хувцас аваад ирэг. Яагаад ч төвчгүй юм байна? Өөрийнхөө бүх цуглуулгуудыг харуулад байхад бүгд таалагдахгүй байна гэж хэлсэн хүн бол чи анхных. Ноён талхаа Андре Баангай танд их хуурч шиг боллоо. Зүгээр л хүссэн зүйлээ тодорхой хэлэлдэ. Юуг нь тэгж хөндрүүлж боддог байна. Хаунгард тэгээд загварлаг. Гэхдээ энгийн орчин үеийн хэрнээ хэтрүүлэггүй. Өвөрмөц хэрнээ даруухан харагдах хувцас үзмээр байна шүү дээ. Чи ойлгов уу? Өөрийн чинь хүсэж байгаа тэр хувцсыг би чамд харуулах болно. Мэдвүү ноён талахгүй. Ноён талхаа зүгээр гэж үү? Андре Баангай их ууралчих шиг болсон доо. Санаа зовох юм байхгүй. Би ямар болохгүй юм хүсээд байгаа биш дээ. Хамгийн шилдэг загвар зохион бүтээгч тэр зэргийн хувцас хийж чадахгүй байх гэж байх уу? За тэр яах вэ? Өнөөдрөөс эхлээд дасгал хийж эхлэе. Дасгал уу? Гэнэт яах нь вэ? Загварыг төгс болгодог зүйл бол бие шүү дээ. Хамгийн шилдэг хувцсыг өмсөхийн тулд хамгийн сайхан биетэй болох хэрэгтэй. Хөөх, гайхалтай. Өнөөдрөөс эхлээд тамийн бэлтгэл эхэлнэ. Сагсуу муу талах. Миний загваруудыг гутаана гинэ. Өнөөдөр мэдэрсэн гутамшиг 10 дахин нугуулж өгнө. 7 хоногийн дараа. Ёо, ноён талах. И таныг хүлээж байна. За, миний хувцас бэлэн болсон уу? Тэглэггүй дээ. Хамгийн шилдэг ажлын хувцсыг харуулъя. Хартаа. Миний хувцас хаана уу? Энд байж л байна штэ. Энэ хувцас ямар онцгой гэж. Юу онцгой вэ? Юу ч харагдахгүй л байна да. Энэ бол жинхэнэ ухаалаг загвар. Зөвхөн IQ 100-аас дээш бол харж чадна. Юу? IQ 100? Тэгнэ тэр хувцас нь бүр өвөрмөц байсан юм. Тэгээд надад юу ч харагдаагүй юм байна л да. Энэ хувцсыг хараач. Өнгө загвар жинхэнэ шинэлэг хувцас байна. Хаана хувцас байгаа юм бэ? Юу ч харагдахгүй л байна штэ. Юу гэж байгаа юм? Ийм ганган хувцас байхад харахгүй байна уу? Шоко, чиний IQ чинь 100 хүрдэггүй биш үү? Юу гинэ? Аргагүй онц сайн харж байна шүү. Хаалгадна гэж мэдсэн юм. Өмсөд үзэхүү. За, тэгхүү дээ. Аашта талханд миний бүтээлийг утаагаад байлоо. Өнөөдөр чи болоо болно. Бурхан минь, энэ талх чи юу вэ? Булчи юм байна. Бурхан минь. Ноён талхаа та дасгал хийгээд байсан. Үнэхээр сайхан биетэй болжээ. Хүмүүсэд биед ямар эвтэх юм? Яг л юу ч өмсөөгүй юм шиг. Хөөх, таны бие тэр чигтээ булчин шүрмэс байна шүү дээ. Бүгд л энэ хэрийн булчинтай байлгүй дээ. Одоо ингээд үсчний газар руугаа явах уу? Сүү, Шоко, дагаад явахгүй юу хийгээд байгаа юм? За. Ноён талх. Ягаад хам хувцас тайлаад тачихсан юм бэ?
Энэ шоколадчиг булчин карта яаж юм яалгардаг байна? Тэний ганцгой гэж бодсон чинь булчин юм байна шүү дээ. Энэ талхыг ямар гуйлаар хийсэн юм болоо? Ямар сайхан биетэй юм бэ? Алтан гартай гэж бодсон чинь би чинь бас алт юм аа. Хэтрүүлж байна. Хөөх тэр булчингийн хардаа. Гоён харалтай. Хувцас өмсөхгүй ус засаж байхад үйлчлүүлэгч бүр ихсэд байна. Хотынхан сонирхоод ихэрж явах шиг байна. Сүү, Шоко. Ажлын хувцсны ачаар үйлчлүүлэгч нэмэгдсэн болохоор эргэжүүлж гэсэн Андре Бан захиалга өгнө. Мэдлээ. Миний тал үнэхээр гоё биетэй юм аа.